Ахлахангийн химийн сонгон судлах хичээлийн танилцуулга. Хим гэж юу вэ? Хувилгын ухаан буюу химийн шинжилгээ ухаан нь аливаа юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урлагийн үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомоос макромолекулын түвшинд судалдаг шинжилгээ ухаан юм. Бодисын хувирал өөрчлөлтийг судалдаг шинжилгээ ухаан гэхээр бидэд туршилтын лаборатори, хуруушил, янз бүрийн өнгөтэй уусамлуудаар туршилт хийж байгаа хүмүүсээр ихэвчлэн төсөөлдөг. Гэвч бидний эргэн тойронд байгаа уул ус, ургамал амьтан, хоол хүнс, хувцас хэрэглэл бүгд л химийн бодисуудаас бүтсэн байдгийг мөн химийн хичээл үнэхээр сонирхолтойг та мэдэх үү? Химийн элементүүдийг танин мэдэх шинж чанарыг ойлгох, зөв зохистой ашиглахын тулд бид химийн шинжилгээ ухааны суурь ойлголтуудыг системтэй эзэмсэн байх нь чухал. Химийн хичээлийг сонгон судалснаар ямар боломжууд нэгдэх вэ? Химийн хичээлийг сонгон судалснаар химийн нэгдлүүдийн талаар ерөнхий ойлголттой болохоос гадна асуудалд шинжилгээ ухаанч арга барилаар хандах, үндсэн суурь шалтгааныг ойлгох зэрэг чухал ур чадваруудыг эзэмшдэг. Ингэснээр асуудлыг бодиттой тодорхойлох, загварчлах, төлөвлөх, турших, шинжлэх, баталж нотлох, холбоо хамаарал олж илрүүлэх чадвар эзэмшнэ.